За гişүүдтэй өдрийн мэнд хүргье. За сүүлийн үед засгийн газраас олон хуулийн төслүүд бас ар араасаа бөмбөгдөж орж ирж байна. Агуулгын хүрээнд суурь судалгаа дутуу дулмаг ийм хуулийн төслүүд орж ирж байгаа. За энэтэй холбоотой зүгээр яг олон одоо бараг 99 хуулийн төслийг өөрчилж байгаа нь зөвшөөрлөөс суллаад байна гэдэг. За тэгээд бүтэн сулсан юм гэхээр яг хуулийнхаа зүйл заалтан дээр бүтэн сулсан юм байхгүй. За би таад уншиж үзүүлье. Зөвшөөрөл олох эрх бүхий этгээд зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийн 33-ийн 3 дугаар зүйлийн 1 заасны дагуу зөвшөөрөл олгох эрхээ бүхэлдэн эсвэл хэсэгчлэн гэрээний үндсэн дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-1-3-1-ийн 7 заасан хуулийн этгээд шилжүүлэн гүйцэтгүүлж болно гэж. За ингээд шилжүүлэн гэрээний дагуу гүйцэтгэх нэхэр яаж юм нэхэр энэ бүх мэргэжлийн холбоотуудыг засгийн газар гартаа авах гэж байгаа. Засгийн газрын тухай хуулийн 19-ийн 1-2-оо манай засгийн газар өөрсдөө мэдж байгаа. 19-ийн 2 дээр юу гэж заасан бэ гэхээр гэрээний дагуу ажил гүйцэтгээд төлбөр төлсөн бол Монгол улсын зохих сайдын өмнө хариуцлага хүлээнэ гэж. Тэг ингээ буцаага бүгдийг боож авах гэж байгаа. Хайрцагж авах гэж байгаа. Ийм хуулийн төсөл явж байгаа шүү. Би урдны 2 хуулийн төсөл төр энийг засаач гэж хэлж ийсэн боловч яг одоо ингээд засгийн газрын тухай хуулийн 19-1-2 өөрчлөхгүйгээр оруулж ирж дайрж байгаа. За тэгэхээр энэ хуультай холбоотой яг энэ хичнээн төрийн бас байгууллагатай гэрээ хийсэн. Хэдэн төгрөгийн мөнгө өгсөн. Ямар үр дүн гарсан гэдэг эхний асуулт. За хоёр дахь нь бид энэ их хурлын гишүүд ингэ сууж байгаа засгийн газраас орж ирсэн хуулийг хуу хамж баталдаг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа бид нар энэ 2027 оны хөгжлийн төлөвлөгөө баталсан. Энийг хуулийн дагуу хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 18-ийн 3 дээр 6 сарын 1-ний дотор батлах ёстой байсан. Тэгэхэд Монгол Ардын намын бүлгийн дарга нь хууль зөрчиж завсралга аваад их хурлын дарга маань 6 сарын 4-ний өдөр баталсан санагдаад байна. Энэ асуудлыг яах вэ? Одоо жаашаа үндсэн хууль руу цэц рүү хандъя гэхээр үндсэн хуулийн дээр хөгтөнгөр байдаг гэсэн бол одоо өөр дарга нар байгаа юм шиг байлаа. Тэг хандаж чадахгүй байгаа дээ. За дараа нь засгийн газраас хотоосхны эрх зүйн байдлын тухай хууль орж ирсэн. Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуультай нэг одоо адилхан дагаж мөрдөх шилжих журмын тухай хууль байгаа. Журмын тухай хуулийн дээр 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэнэ гэж байгаа шүү. Дархан Эрдэнэт гэдэг 2 хотыг хотын зэрэгэлэлтэй хот болгоно гэсэн. Үндсэн хуулио зөрчиж орж ирсэн. Тэгээ бид энэ ч ингээ хууль зөрчиж сууж байгаа. Ийм нэг давангаалсан, далаалгасан, ард иргэдээ сөрөг хүчнээ үгийн сонсдгоо ийм байдалтай байгаа. Тэгээ асуултанд хариулт авчиад тодорхойлно. За их баярсаад хариулъя. За эхний эжинд очроод гишүүнд анхааруулъя. Үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудлыг их хурлын гишүүн тогтоодгүй шүү. Та олон удаа хэлээд байгаа. Тогтоодог байгууллагатай үндсэн хуулийг хамгаалдаг үндсэн хуулийн зэцтэй. Та үндсэн хуулийн зэцэд маргаан гаргах эрхтэй. Тэр хүрээндээ энэ харилцаагаа зохицуулна шүү. Тэгэхгүй бол дур зоргоороо үндсэн хууль зөрчсөн ингэсэн гэдэг зарлаад яриад үгүйсгэл сайн үр дагавар хүрэхгүй гэдгийг анхааруулъя. За хоёрдугаарт. За засгийн газар бүхий салбарын одоо зөвшөөрөл дөрөм журмын асуудал хариуцж байгаа. За энэс л татгалзъя гэж байгаа. 120 чигдийн зөвшөөрлийг мэргэжлийн төрийн бус байгууллагууд нь шилжүүлээ. Барилгын, нийтийн үйлчлэгээний, соёлын гэнүүн олон салбарт 120 засгийн газрын олгож байгаа, яамдын олгож байгаа зөвшөөрлийг байгууллагуудад өгөх эрхийг нэгээр нээж байгаа. За энэ бол өөрөө бизнес төрийн оролцоог багасгах, хувийн хвшлээ дэмжих, нөгөө талд засгийг төлөөлж сайд төрийн бус байгууллагатай гэрээ хийнэ. Бас үүрэг хариуцлагын асуудлыг хадгалнаа. Гэрээгээр үүрэг хүлээсэн төрийн бус байгууллага ажлаа зохион байгуулж чадахгүй бол тэрийг хүчингүй болгох, татах, зохицуулах хан төрийн үүрэг. Яагаад гэвэл тэрний цаан чинь түмэн олонны эрх ашиг, иргэний эрх ашигын асуудал яригдэн шүү дээ. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх байгаа. Гэхдээ төрийн бус байгууллага харьцангуй өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн бус байгууллагууд мэрэгшиж байна. Мэргэжлийн ийм төрийн бус байгууллагууд олноор бий болж байна. Мэргэжлийн инженер техникийн байгууллагууд үүсэж байна. Эдгэртээ эрхийн өгье гэж байгаа. Зөвшөөрлөлийн өгье гэж байгаа. Тэдний дотроо салбараа үнэлээд, дүгнээд, шалгаад, шалгуураа хангаад одоо өгнүүд, одоо цэцгөө өгнөө тэр зэрэглэлийн тогтооноо ингээд өөртөө явцгааг.
Энэ болгонд бизнесийн үйл ажиллагаанаас төрийг жоохон аль болох холдохыг эхлээд бид нар үзээд 120 одоо зөвшөөрлийг өгөх болцоотой байна гэж үзэж байгаа. За нэг ийм л зохицуултууд хийгээд энэ хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, бизнес эрхчлөлөө хангах, бизнес эрхлэл болцоог нээхэл энэ бодлогын хүрээнд явж байгаа ажил шүү дээ. Тэгэхээр асуудлыг битгий үгүйсгэл гэдэг нүдээр хараад ингээд биш шүү дээ. Яавал хамтраад ингээд хийх үү? Танд ямар гоё шин санал байна? Ижээ байна уу? Тэргээ гаргаж өгөөж уралдуулаач. Ерөнхийн улс төрчсөн нэг юм хоосон хэрэгсэн үгүйсгэлчин бол нэг үр дүн их багтай шүү. Таны ажил хэрэг сандлыг бол хүлээж авахд бэлэн байна. Хамтраад ажиллахад бэлэн байна шүү.